Нью-Йорк хотод энгийн лигийн өдөр төхөөж, Avengers-ийн барилгатай супер бааtruуд ярилцаа зогсож байх үед тэнгэр дээрээс ямар нэгэн зүйл унж байгааг тэд олж хардаг. Үл мэдэгдэх зүйл хотын төвд газардах бөгөөд супер бааtruуд юу болохыг харахаар очих үед Сэм Александр буюу Нова эснийг тэд олж мэднэ. Нова сүүлийн хүчээ шахуун супер бааtruудад хандаж тэр зүйл ирж байна гэж хэлдэг. Үүний дараа Captain America, Iron Man 2 цагаан ортонд очиж ерөнхийлөгчтэй болсон үйл явдлын талаар ярилцсан. Новагийн анхааруулгыг хичээж байсан зүйл нь Phoenix Force байсан бөгөөд энэ зүйл нь дэлхий рүү маш урттай ойртож байгааг хэлдэг. Phoenix Force гэдэг нь ямар ч гарыг тэр чигт нь устгаж, аль эсвэл дахин өөр гарыг үүсгэж чадвартай маш хүчрхэг сансрын биет юм. Энэ зүйл нь үргэлж өөрийн эзэмшигчийг хайж авдаг ба тэр хүнийхээ биед орсон үед эзэмшигч Phoenix Force-ийн хүчийг өдөртөж чадахгүй төрвөл гарыг тэр чигт нь устгах аюултай юм. Мөн Phoenix Force нь дэлхийд ирж байгаа анхны тохиолдол биш бөгөөд өмнө дэлхийд ирэхдээ бидний сайн мэдэх Jean Grey мутантын биед орсон боловч тэрээр хүчийг өдөртөж чадаагүй учраас дэлхийг аврахын тулд сансарт гарч өөрийгөө устгасан юм. Харин энэ удаа Phoenix Force дахин төрж Cyclops-ийн дуу Hope Summers-ыг дараагийн эзэмшигчээр сонгосон учраас дэлхий рүү ирж яваа гэдгийг Avengers болон X-Men-ийг шүд олж мэднэ. Captain America Jean Grey-ийн тусгал зориулж байгуулсан сургууль дээр очиж Wolverine-тэй уулзах бөгөөд Phoenix Force дахин дэлхий рүү ирж байгаа гэдгийг хэлж мөн Cyclops Hope Summers-ыг зүгээршний өгөөд явуулчихгүй гэдгийг мэдж байгаа учраас түүнээс тусламж хүсч хамтдаа X-Men-ийг шүд байрладаг Utopia арал руу явахыг санал болгодог. Харин энэ үед X-Men-ийн ахлагч Cyclops Utopia арал дээр бусад гишүүдтэй хамт Hope Summers-ыг цаашдаа яах тухай ярилцсан. Phoenix Force дахин нэг удаа дэлхийд ирж байгаа нь ямар нэгэн утга учиртай зүйл байж болох юм гэж Cyclops бодох боловч бусад гишүүд эрс эсрэг үзэж энэ зүйл зөвхөн үхэл хагцал мөн сүрлийг л авчирдаг шүү дээ гэж хэлнэ. Харин Cyclops үүний эсрэг байх бөгөөд Phoenix Force-ийн хүч чадлыг ашиглаж чадвал өөрсдийн ховордож буй мутант төрөлтнүүдийг аварч болно хэмээн итгэж Hope Summers-ыг үүнд өөрсдөө бэлтгэх болно гэж хэлдэг. Энэхүү тэднийг ярилцж байх үед Utopia арал дээр Captain America хурж ирдэг. Тэрээр Hope Summers-ыг авч явж аюулгүй газар байлгах болно гэдгийг хэлэх боловч энэ зөвхөн мутантуудын асуудал учраас үүнд оролцохгүй байхыг Cyclops сануулна. Харин Captain America Hope Summers-ыг заавал авч явах болно гэдгийг илэрхийлдэг. Нөхцөл байдлыг ойлгосон Cyclops өөрийн супер хүчийг ашиглан Captain America руу дайрна. Үүний дараа Captain America-ийн төвчээр барагдаж Avengers-ийн гишүүдийг дуудана. Түүний тушаалаар тэнгэрт Avengers-ийн нисэх онгоц гарч ирэх бөгөөд дотроос нь бидний сайн мэдэх Iron Man, Spider-Man, Doctor Strange гэх тэргүүтэй маш олон супер бааtruуд гарч ирнэ. Үүнийг харсан Cyclops Emma Frost-д хандаж Hope Summers-ыг хамгаалж аюулгүй газар аваачихыг тушаана. Ингэснээр Avengers-ийн эсрэг X-Men-ийн дан эхэлж супер бааtruуд хоорондоо тулдаж эхэлнэ. Харин энэ үед Emma Hope Summers-ыг бусад залуу мутант гишүүдтэй хамт нэг өрөөнд оруулж юу ч болж байсан түүнийг өрөөнөөс нь гарахгүй хамгаалаарай гэж хэлээд үлдээн. Тулааны үеэр X-Men-ийн гишүүд Avengers-ийн талд орсон Wolverine-ыг урагч хэмээн дуудах боловч би зөвхөн дэлхийг аврахын тулд үүнийг хийж байна хэмээн Wolverine хэлдэг. Супер бааtruудын тулаан хурцтмал байдал руу шилжсэн учраас Captain America Cyclops тандаж тулааныг зогсоохыг оролдох боловч Cyclops тэхийг хүсэхгүй байлаа. Харин энэ үеэр Spider-Man болон Wolverine 2 нууцаар усны холоогоор дамжин Hope Summers-ыг авахар явдаг. Гэвч тэдний ирэх үед Hope Summers-ийн хүч чадал айл хэдийн хүчрхэгчиж эхэлсэн байх бөгөөд Wolverine түүн рүү дайрах үед Hope Summers түүнийг яадах юмгүй шатааж орхино. Үүний дараа Avengers болон X-Men-ийн гишүүд тэдний араас орж ирэх үед Hope Summers айл хэдийн зүгтсэн байв. Харин нөгөө талд сансрын хаан ихтэй хэсэг бүлэг супер бааtruуд Phoenix Force-ыг дэлхийд ирэхээс өмнө зогсоохыг оролдож байв. Гэвч супер бааtruуд Phoenix Force-ын сүр хүчнээс имэж байсан ч Thor тэднээс эцсээ хүртэл тэмцэхийг хүснэ. Үйл явдал буцаад Utopia арал дээр үргэлжлэх бөгөөд бүхэлдээ шатсан Wolverine өөрийгөө эдгэх чадварынхаа ачаар дахин сэрдэг. Hope Summers-ыг зугтсны дараа Cyclops Avengers-уудад бууж өхөр шийддэг. Харин Captain America X-Men-ийн гишүүдийг шоронд орохыг хүсэж байсан ч Iron Man үүнийг эсрэг үзэж байв. Энэ үед Doctor Strange гарч ирэх бөгөөд харин Wolverine ямар нэгэн зүйл буруу байгааг ойлгов. Яг үндэ тэрээр Doctor Strange-ийн дүр товирсон Magic байсан ба X-Men-ийн гишүүдийг телепортер авч яван зүгтдэг. Avengers-ийн Hope Summers-ыг хайх ажилдаа орж Jean Grey-ийн сургуультай холбоо тогтоосноор Rachel Summers Cerebro ашиглан Hope Summers-ыг хайхыг хичээсэн боловч түүний байршил нэгэн зэрэг 5 өөр газарт гарч ирснийг хэлдэг. Яагад гэвэл Hope Summers өөрийн байршлыг мэдэгдүүлэхийн тулд тусгай төхөөрөмж гартаа зүүсэн учраас тэр Ийхүү Avengers-ийн гишүүд Wanda-гийн уул, Tabula Rasa, Wakanda, Latveria, мөн Savage Land гэсэн 5 газар руу хуваагдж явхаар болдог. Онгоцон суух үед Captain America Wolverine-тэй ярилцахаар арын өрөө рүү орох бөгөөд түүнийг өөрийнх нь тушаалыг авах дагалгүй Hope Summers-ыг алхахаар оролдож охиныг айлгсан учраас зүгтаалгасан хэмээн үзэж Wolverine-ийг хүчээр онгоцноос түлхэж Антарктид руу унгаадаг. Ингэснээр Wolverine Антарктидын хүйдэнд
Өөрийн алсан цагаан баавган арсыг нөмрөн цасан дундуур алхаж байх үед Hope Summers түн дээр өөрөө хурж ирдэг. Энэ хооронд сансрын хаан ихтэй Phoenix Force-ыг зогсоохоор оролдож байсан супер баатрууд бүгд хүчин мөксдөж ганцаараа үлдсэн Thor Phoenix Force-ыг эзэж устгах чадахгүй юм байна гэдгээ ойлгоно. Харин Антарктидад Hope Summers Wolverine-тэй ярилцахыг хичээх бөгөөд Phoenix Force өөрхөн биед орсон үед нөхцөл байдал буруугаар эргэж өөрийгөө удирдах чадахгүй төрвөл намайг нэм ус устгаараа хэмээн Wolverine-аас гуйна. Дэлхийн 5 байршилд Avengers болон X-Men-ийн гишүүд эцэс төгсөлгүй дулааныг хийж охиныг хайх боловч Hope Summers эдгээр газруудын алинд нь ч байхгүй гэдгийг ойлгож өөрсдийг нь төөрөгдүүлсэн гэдгийг ухаардаг. Харин гинүүд Avengers-ийн барилга дотор Iron Man Phoenix Force-ыг устгах чадах төхөөрөмж өгсөрж байгаа гэдгийг олж мэднэ. Хэсэг хугацааны дараа Hope Summers Wolverine 2 пуужин улгаалт саран дээр ирсэн байх боловч Wolverine үүний талаар Captain America-т нууцаар хэлсэн учраас Avengers-ийн гишүүд тэднээс өрсөж аль хэдийн саран дээр ирсэн байдаг. Гэвч тэдний ярилцах үед X-Men-ийн гишүүд ч бас нэмэгдэж хурж ирнэ. Ингэснээр Avengers болон X-Men-ийн гишүүд дахин нэг тулааны эхлүүлэхээр завдах үед саран дээр шаргацсан Thor ирэх бөгөөд Phoenix Force яг одоо маш ойрхон байгаа гэдгийг хэлнэ. Гэвч хоёр талд хуваагдсан супер баатрууд үргэлжлүүлэн тулдах боловч Phoenix Force Hope Summers-д ойртох тусам тэрээр хүчээ хянаж чадхаа болж эргэн тойрондох бүх зүйлийг сүйтгэж эхэлдэг. Харин Hope Summers Wolverine-ыг дуудаж өөрийг нь яг одоо устгахыг гуйна. Wolverine ч өөрийн амлалтандаа хүрч түүнийг алхаар завдах үед Cyclops гарч ирэн түүнийг зогсоодог. Энэхүү тэднийг тулдж байх хооронд Phoenix Force саран дээр аль хэдийн ирж өөрийн сүхвчээ гайхуулна. Харин гинүүд сүүлийн найдар болсон Iron Man өөрийн зохион бүтээсэн машинаар Phoenix Force-ыг устгахаар нисэж сансрын бит рүү маш их хүчээр галдаг. Дэлбэрэлтийн дараа Phoenix Force хаашаа ч юм алга болох үед Tony Stark түүнийг устгах чадлаа хэмээн бодох боловч байдлыг улам хүндрүүлсэн гэдгээ ойлгодог. Учир нь дэлбэрэлтээс үүдэж Phoenix Force 5 хэсэгт хуваагдсан байх бөгөөд эсэргээрээ Namor, Magic, Colossus, Emma Frost, мөн Cyclops гэсэн 5 мутантуудын биед хуваагдж орсон байх нь тэр. Phoenix-ийн хүч чадал Hope Summers зориулагдсан байсан боловч хүмүүс та нарын хийсэн зүйлээс үүдэж Hope Summers биш, харин одоо бид Phoenix боллоо хэмээн Cyclops хэлдэг. Энэхүү мутантууд маш их хүч чадлыг хуваан эзэмшсэн учраас Avengers-ийн гишүүдийг өөрсдийнх нь замд хөндлөсгүй байхыг шаардах бөгөөд Phoenix-ийн хүч чадлын маш өчүүхэн эсхийг мэдрүүлнэ. Ингэснээр мутантууд Hope Summers-ыг авч дэлхий рүү буцаад нисдэг. Хэрвээ бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.